сарын за бүгд та бүрэн болоод боолтоос ууж байгаа. Бүрэн бас башин бүрэн юм нутуу тарааж байна. За энэ гурван давтун дотор байгаа эмэгтэйнүүдийг өөрсдөө намсаг багийн гишүүн болгон оролцсон шүү. 1-5-ын тоогоор сурагчдыг башин хуваалцсан байгаа. За багийн ахлагчаа сонгоорой. За багтаас тийм үү шүү. За танах нэгдүгээр орог гэж хэлсэн юм дээ. За танах хоёрдугаар орог. За танах гуравдугаар. За танах багийн ахлагчаа нэгдүгээр орог маань ямар сурагчаар сонсон бэ? За хоёрдугаар баг амар гуравдугаар ихтэй. За гурван багийн ахлагч маань багаа чиглүүлэн явуулнаа гэж үйл ажиллагаа. За башин таавчдыг бичлэг бэлтгэжсэн байгаа. За энэ бичлэгийг бүгд үзээрэй. За энэ бичлэгийг үзээд та бүхэн ямар санаа төрж байна вэ? 마음 잡은 수도 선서 Мэдгүй хүүт ингээ яриад ийсэн штэ. Нөгөө нэг аль үлэгч нь гараа дараад унсан штэ. Тэгсэн чинь ингээ гардын тавиа бууж ийсэн штэ. Тэр дараа нь зүгөрлөсөн штэ. Харин тэр чи им биш юм шиг харагдсан штэ. Харин хөлдөөсөн ч тэгээд өвдсөн юм чинь
удахгүй яагаад тийм юм тавьсан болоо. Харин тийм маш хурдан идсэн тий. Тэгээ жоохон бай яалж аваад тэгээд одоо гайг болчлоо гэж босоод ирсэн шүү дээ. Харин тий хоёлын энэ явдлыг хинээс асуух уу? Мэдгүй эмчээс асуувал зүгээр юм шүү. За болох л юм. Гэтэ эмчээс биологийн багшаас асуухаарай. Мэдгүй. За тэр чин тэгээд хүүтэн жингээд игээд харахаар ч юм гээд яг ч тийм цаастай юм яа хүүтэн гэдэг. Харин тий шингэн зүйл байлж гисэн цаасан дотор байлж гисэн цаас нь нормоор тий. Харин тэгээс тэр чин юу яагаад гэсэн шүү дээ. Тэр цаас чинь хүүтэн гэсэн мөртлөө хүүтэн чинь хүлдүү амир юм да. Тэр чинь шингэн байсан шүү дээ. Харин тий ямар ч юм бол доо. Энийг лав багш нараас асуусан дээр баха. Тийм шиг үзээд нэгдүгээр баг буюу танаа багийн нийт амиг шүү ямар бодлоо. Төвчлийн үзээд бол хоёр үгээр шилжсэн. Тэгээд нөгөө хүүхдүүнээ хараа гэмтсэн байгаа. Тэр багш нь ирээд хүүхдэн чинь тавьсан. Хүүхдэн чинь тавьсан учраас гарын хатахгүй. Тэрээс бас ахны төсөв үзүүлж байгаа. За баярлалаа. За танаа Бичиг үлдээ тамир болж байгаа. Тоглож байгаа нэг нь одоо барилцаа гараад гэртээсэн байгаа. Тэгээд тамирын багш нь нэрээ ахын төсөн юм байсан. За баярлалаа. За танаа өөр нэмж хэлээ. Шисараа байна. Тэгээ хоёр хүүхдүүд байна. Зэрэг нэгнийхэн гар бэлдээ тэгээд нөгөө хамтар хүүхдийн тухай юм хатчих. Тэгээд садрыг болох гэдэг юм. Хүүхдэн чинь явж байна. За хүүхдэн чинь гэж юу юм болоо? Хүүхдэн чинь гэж юу юм болоо гэж та? За тэгвэл сая жим байна. За энэ жим гэсэн. Энэ жим. За энэ маань айс баг юу? Хүүхдэн жим гэсэн. За энэ хүүхдэн чинь гарчаад үзэх хүүхдэн үү? За хэлцээ өгөөч. За энэ жим яг ямар байна? Жимстэй хэлээ. За барайд үзэх байна. Хүүхдэн байна уу чинь? Хүүхдэн жин гэсэн мөртлөө хүүхдэн биш байна. За хүүхдэн биш байна. За хажууд наах ингээд базаад шингэндүү байна гэж тийм. За тэгвэл чи наах базаад ингээд батгах. За ямар болж байна одоо? Хүүхдэн болоод тэгээд баазыг хүүхдэн болж. Оо энэ маань хүүхдэн болоод базаад нухаар яаж юм чинь? Хүүхдэн болж байна. Хүүхдэн ясна гэсэн тийм. За баярлалаа. За тэгвэл өнөөдөр бидний үзэх хичээл юм байна. Химийн урлагийн дулаан гэсэн хичээл байгаа. За хичээл тавьж яваа. За агшны болж яваа. Химийн урлагийн дулаан. За багш нь тав хэсрэлээ бүгд нь ажлын хуудас. Тэгж ойлгох юм уу? За ажлын хуудас тараад юу? За ажлын хуудас аваад ажлын хуудсан дээр шууд ажиллаад явна. За ажлын хуудсан дээр авчихлаа. Аяа нүхийг ярьчихна. Ажиллаад явна. За хоёр аюул ажиллагааны дүрмээр хичээлээ гэсэн маас бэ. За хичээлээ. Аюул ажиллагааны дүрмээр хичээлээ. За амтч юм. За нэгдүгээр аюул ажиллагааны дүрмээр хүссэн. За авшаа. Нэг заагийнхаа даваа ажиллана. За Хоёрт бодистой харилцаж явахдаа болгоомжтой байх. за баярлалаа. Шууд ирсэн үү байна. За Ажлын ширээ эмгэлцэлтэй байна. Хүчит болон химийн бодисыг амдарч өгөх. оо баярлалаа. За Багшийн заавал хийчихсэн. багшийн зааврын дагуу ажлыг хийж үзнэ. За багшаад туршилтыг Өөрийн ёсоор үүсгэн ихтэй өөрөө хамаагүй төстэй олж болохгүй багшийн заавал хийчихээ. за баярлалаа. За одоо багийн хатлагч нар гарч ирээ. Эндээс бод сургуулиас сонгоод очих. Зөвхөн бод сургуулийн тухайд юу
Тэгээ хүүхдүүдээс сонгож байгаа юм гэсэн. За багийн хэсгээс нөр орчод бод сурвалжаа сонгож аваарай. За тэгвэл ааш тавьчаад буцаад авч болно шүү дээ. Ажлын заавартаа барьсан байгаа шүү дээ. Дахиад нэг ажлын заавар ашиглан тавтаа сайн уншаад ажиллаа. Зааврын дагуу яг л хийж үүсдэг нэ. Дуусна гэж байна. За дараа нь яагаад гэсэн юм? Туршилтныг амманы халуурын дээр үсгэж термометрийн температурыг хэмжээнэ. Оо зөвхөн температурын заалт чинь хэд байсан дараа нь амманы халуурын дээр уусмалтай температураа дүргээ хэд болох нь үг юм бас ажиглах тийм үү? За ажлаа гэж бүсгээрээ нэсэн. Дараагийн ажил нь яаж хийгдсэн бэ? Төсөлд оролцогчийн холоорог дээр натрийн гидроксид уус хүлээх туслаар нь хийж термометрийн температурыг хэмжээрэй. Нарсны хүчтэй термометрийн анхны хэмжүүр нь болох дээр 22 градустай. Одоо натрийн гидроксидээс 5 төслөе. Анхны төлөөс 1 градусаар нэмж байна. За алхам дөрвөө хийж гүйцэтгээд багууд маань хоорондоо ярилцаад үр дүнгээ нэгтгэжлээ тийм ээ. За бус багуудаа тайлгнаа. Хэний болмоо
зөв гарч уу, хариун зөв гарсан уу, буруу гарсан уу, туршилтын үр дүнгээ тайлбарлацгаая. За баг болгоныгоос нэг төлөөлөгч гарч ирье гэж та. За хоёрдугаар энэ төлөөлөгч оюун савлаа. За нэг номерыг авсан амарч аваад их нэг номерыг хэсэг юм гараад иржээ. За манай баг туршилтын байгаа. Тэгээд ус дээрээ амааныхоо халаар эдийг нэмэхээс өмнө термометрийн зал 25 байсан. Ус дээрээ амааны халаар эдээ нэмсний дараа 7 градусаар буурсан байгаа. Тэгээд ус төрөгчийн халаар эдээр натрийн гидроксидыг нэмэхэд 2 градус нэмэгдсэн байгаа. За баярлалаа. Амааны холоор дээр ус нэмэхэд 24 градус анх. Тэгээд амааны дээр ус нэмэхэд 20 градус 4 градусаар нэмэгдсэн. 4 градус буурсан. Харин ус төрөгчийн холоор дээр натрийн гидроксид нэмэхэд анх 22 градус 24 градус 2 градус. Өссөн байна шүү тийм ээ. За баярлалаа баярлалаа. За сууж байна. За манай багийн туршлага дээр ус дээр амааны холоор эдийн нэмэхэд 25-аас 20 болж буурсан байгаа градусан. Тэгээд давсны үржигтэй натрийн гидроксид нэмэхэд 24-ээс 26 болж градусан нэмэгдсэн байна. За баярлалаа. За бүх багуудын маань үр дүн яасан бэ? Бичлэгэн маань өөрөө нөө? Бичлэгэн байна. За өнөөдрийн үйл ажиллагаа маань зорилгоо хангасан гэж бодож байна уу танаа? Хангасан гэж бодож байна. За ямар ч ажиллагааны бас яагаад хангасан гэж бодож байна? За нэг их хүүхдэн огшоо. За гараад багш. Бид бүхэн 8 дугаар ангидаа экзотерм дулаан ядууруулах, эндотерм дулаан шингийг гэж утсан байгаа. Өнөөдрийн хичээлдээ экзотерм, эндотермийг туршиж батлаа. Ажиллагаанд идэвхтэй оролцсон сурагчид та бүхэндээ баярлалаа.